түрүүжил танаа байгууллагаас Монгол блог наадмыг Монгол анхудаа зохион байгуулсан шүү дээ. Тэгээд энэ талаар бас үзэгчдээ бас дэлгэрэнгүй ярьж өгөөч. Монгол блогчид 2010 гэдэг наадмыг түрүүжил манай компани санаачлаад зохион байгуулсан. Блог гэдэг нь өөрөө бас л нэг шин дэвшилтэд медиа сувг. Тийм болохоор бол энэ блог ертөнцид одоо нийгмийн мэдлэгийн нийгэмд мэдээлэл технологи хөгжилд хувь нэмэр болж байгаа маш олон блогчд байдаг. Өөрийнхөө мэдлэгийг харамлдаггүй тийм мэдлэгүүдээ хүмүүс чөлөөтэй авах үзэх эрх өгдөг тийм. Ингээд мэдлэгийн нийгэм. Тэгэхээр блогч гэдэг нь нийгмийн хөгжилд мэдлэгийн нийгмийн хөгжилд тодорхой үн цэн оруулж байгаа, хувь нэмэр оруулж байгаа хүмүүс учраас бас тэднийг тодорхой хэмжээгээр бас үнэлэх, тэднийг урамшуулах, тэдний тэр зөв үргэлж дуурайлыг нийгэмд бас харуулах гэдэг тийм зорилготойгоор энэ наадмыг л санаачилж бий болгосон. Тэгээд ер нь одоо ингэдэг шүү дээ. Одоо дуучид маань хүртэл одоо шилдэг дуучдаа тодруулдаг тийм. Яг тэрнтэй ялгаа байхгүй бидний наадмаа болохоор блог ертөнцийн пентатоник гэж бид нар өөрсдөө хошигнж ярьдаг байхгүй. Блог чид жилийн турш одоо тэнд блогоо бичиж те уралдаж өрсөлдөж хэнийхэн блог илүү хандлттай байна те хэнийхэн блогийг хүмүүс шимтэж уншиж байна. Хэнийх дээр нь илүү сэтгэл одоо бичигдсэн байна. Хэнийх нь илүү үн цэнтэй нийгэмд илүү үн цэнийг бий болгож чадж гэнэ гэх мэтлэн одоо тэр шалгуур харгалзах зүйлүүдийг харгалзаж үзээд тийм. Тэгээд ер нь бол яг энэ жил болохоор 12 сарын 3-нд Монгол блогчд 2011 наадам маань зохион байгуулагдана. Тэгээд хүн болгон блогч бүрийн наадамд өрсөлдөх хэрэгтэй байдаг. Оролцох хэрэгтэй байдаг. Тэгээд түрүүжлийн наадамаа бид нар болохоор 12 сарын 3-нд зохион байгуулсан нь болохоор нэг шалтгаан байгаа л да. 12 сарын 3 нь болохоор дэлхийн нийтийн энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тийм өдөр байдаг. Тийм болохоор бид нар Монгол блогч наадмын тэр такси орлого түрүүжил 2 хүнд одоо ноутбук бэлгэлж исэн. Ноутбук бэлгэлээ. Тэр 2 хүн бас тодорхой хэмжээгээр блог бичдэг тийм мэдээлэл технологийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой 2 хүн байсан. Тэгээд тодорхой шалгууртайгаар бэлгэлж исэн. Энэ жилийн бас тэр такси орлогыг бид нэр зарлиг гэдэг хүмүүнлэгийн бас сан манай компани байгуулсан байгаа. Тэгээд ер нь л бас нэг удаа хүмүүст юм бэлгэлээд орхихоос илүүтэйгээр томоохон бас бүтээн байгуулалтыг хүүхдийн эмнэлэг босгох гэсэн тийм зорилго бид нар тавиад зарлиг гэдэг ийм хүмүүнлэгийн бас хөтөлбөр онлайн хөтөлбөр байгаа. Монгол блогчид зөвхөн Монгол гэхэлтгүй ер нь блогчдыг нэгтгэдэг ийм хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрөн дээр бас энэ Монгол блогч наадмын тэр такси орлогыг нэмэрлэж том бүтээн байгуулалт бас хувь нэмэр оруулах гэсэн зорилго тавьсан байгаа. Тэгээд энэ сая энэ нэвтрүүлгийн доотлолт харагдажсэн л да Монгол блогч цэг орг гэдэг тэр веб руу ороод дурын одоо блогч блогоо өрсөлдүүлэх. Тэгээд нэгдүгээр шатны шалгаруулалт нь болохоор энэ блогийн өөрийн тэр ранкийг үнэлдэг одоо олон улсад төлөөлсөрсөн тийм програмууд байдаг. Цахим хуудасууд одоо WooRank жишээний ч юм уу тийм. Тэгээд тэр ранкуудаар таны блогийг үнэлээд оноог нь гаргаад ингээд одоо бол нэг 90 гаруй 100 орчим блог бүртгэгдсэн. Тэгээ оноонууд нь ингээд жагссан байгаа. Тэгээд энэ жил болохоор 5 ийм номинацаар шилдэг блогчдыг тодруулна. Тэгээд бизнесийн салбарын блог, entertainment блог, нийгмийн сэдвт блог, боловсролын сэдвт блог, тэгээд чөлөөт байна уу да тийм. Ингээд энэ 5 номинацаар одоо энэ Монгол блогс орг гэдэг энэ цахим хуудаснаас номинац бүрээр нэг 10 блогийг тодруулж гаргаж ирээд тэгээд 2 дугаар шатны шалгаруулалт нь болохоор одоо бас нийгэм төлөөлсөрсөн тийм экспертүүд олон жил блог бичсэн тийм. Тэгээ нийгэм тодорхой хэмжээний танигдсан тийм хүмүүс болохоор бас блог дээр саналаа ялж оноогоо дүгнэлтээ өгнө. Тэгээд манай компани бас өөрсдийн бас санал бодол тэр өөрсдийн бас үнэлгээ ингээ нэмэгдээд тэгээд номинац бүрээр шилдэг блогууд тэгээд хамгийн өндөр оноо авсан нь болохоор шилдгийн шилдэг буюу Grand Prix гэдэг тэр шагналыг авдаг. Тэгээд энэ дээр бид нар цом event pitch компаниудын бас шагналуудыг гардуулдаг байгаа. Тэгээд бидний төлөвснөр болдог бол бид нар бол яг event pitch компаниудтай одооноос бас саналаа тавьж эхэлнэ. Тэгээд event pitch байгууллагууд ч гэсэн одоо оролцсноороо болохоор манай энэ наадмын event итгэснээрээ тэр Монгол блогс болон зарлагт нэгтгэгдсэн бүх блогууд дээр өөрсдийн банерыг ч юм уу өөрсдийн тэр нэр хүндийг нийгэмд одоо мэдээллийн нийгэмд блогчд үн цэм нь оруулж байгаа бол бас блогчдыг дэмжснээрээ тухайн байгууллага бас нийгмийн хариуцлага гаргах тийм боломж байгаа юм л да. Тэгээд бас компаниуд ингээд дэмжиж бидний саналыг хүлээж авах юм бол бид нар шилдэг блогчдоос сая төгрөг өгье гэдэг бас нэг тийм төлөвлөгөө байгаа л да. Гэхдээ энэ яг аль төвшөнд хэрэгжчихвэл одоо манай дэмжигч компаниудаас шалтгааллах байх тийм. Тэгээд бусад шилдэг блогчдод бас 500 ингээд бас ингээд мөнгөний шагнал өгье тий. Тэгээд бас блогчдын тэр мэдлэгийн үн цэнийг нийгэмд оруулж байгаа үн цэнийг тодорхой хэмжээгээр бас үнэлье гэсэн тийм юу төлөвлөгөө байгаа. Тэгээд
та бүхэн бас чөлөөтэй одоо манай наадамд өрсөлдөөрэй, оролцоорой тий. Блогчдынхаа үн цэнийг бас нийгэмд харуулъя. Блогчид нэгдээд бас нийгэмд бас өөрсдийн үн цэнийг нийгэмд бас бодтой бүтээн байгуулалтыг хийж чадах юмаа гэдгийг бас бүгдээрээ нэгдэж нийлж харуулцгаая. Тэгээд Монгол блогчд бүгд сайхан цуглалж нэг үдэж цугларч тий. Хүндэтгэлтэй улаан өвснөөр асгаж хоорондоо одоо танилцж, найз нөхрөлж, онлайн тэр харилцаагаа илүү бодит харилцаа болгож хамтарч ажиллах тийм боломжуудыг нээ гэдэг тийм олон талын ач холбогдол агуулсан юм наадам болдог. Тий. Блогчдоо бичцгээе. Бичцгээе. Өөрсдөө блогч амсаа баяр хүргье. Бичгүй та нар сүндөө гэж хэлээ. За баярлалаа. Блог надад энэ Сог байхгүй бол баахтай. Би хүснэ. Би дэлхийд хацтай. блог бол миний үлдээсэн болно. Би блогтой болоо шийдлээ. Одоо надад хань болж байна. Блог байдлаа. Став. Блогч би болчихжээ. Багнаа тусалдаг шүү. Блогийг ирээдүйн сонгож байна.